Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар Reddit дээрээс хөршүүдтэй холбоотой 4 эвгүй түүхийг та бүхэндээ уншиж өгөхөөр сонгож авсан байгаа. За ингээд шууд бичлэгээ эхэлцгээе. Энэ явдал намайг 13 настай байхад болсон юм. Тэр үед манай гэр бүл Виржиниа мужийн нэг жижигхэн нам гүм хотод амьдарч исэн бөгөөд аав маань цэргийн алба хаадаг. Тэгээ тухайн үед гадаадад томилолтоор явсан байсан тул бараг 10 сарын турш гэрт зөвхөн ээж, дүү бид 3 гэрээ хараад үлдчихсэн байсан үе. Бид тэр хотод нүүж очиод 2 жил орчим болж байв. Хамаатан саднаасаа холж гисэн надад бол тэр орчин их л таалагддаг байсан. Байшингууд нь хоорондоо зайтай, ой модоор хүрээлэгдсэн, гадаа хүсснээрээ гүйж өөрийнхоороо байх боломжтой яг миний дуртай орчин. Би тэр үед ихэнх цагаа гадаа өнгөрөөдөг, скейтборд унж, модон давирч, арын ой руу ганцаараа орж тэнүүчилдэг, бусад охид шиг нүүр будалт, болцоо гэх мэт зүйлсийг огт сонирхдаггүй, илүү томбой маягийн хүүхэд байсан. Би аавтайгаа маш ойр байсан болохоор түүнийг явсны дараа дотор нэг л хоосон мэдрэмж төрж эхэлсэн. Харин ээжтэйгээ бол эсрэгээрээ харилцаа маань тийм ч дотн биш. Тэр намайг илүү эмэгтэйлэг байгаасаа гэж хүсдэг. Харин би улам зөрүүдлээд өөрийнхоороо байхыг хичээдэг байсан тул бид хоёрын хооронд бараг байнга маргаан гардаг байлаа. Аавыг явснаас хойш 1 сарын дараа хажуугийн байшин шинэ хөрш маань нүүж ирсэн. Манайх нилээд том талбайтай, арт талдаа жижигхэн нууртай, ой мод, бут сөөгөр хүрээлэгдсэн 2 давхар байшин. Дүү Эрн маань тэр үед 10 настай, бид хоёр их ойр өссөн болохоор ихэнх цагийг хамтдаа өнгөрөөдөг байв. Нэг өдөр дүү бид хоёрыг гадаа тоглож идэл ээж гэнэт биднийг дуудан гараа угаагаад эргэж хэлээд өөрийн хийсэн бэлууга шинэ хөршийн даваачиж өгөх гэж байгаа гэлээ. Үнэндээ бид хоёр бүр тоглоомдоо орчихсон завгүй байсан болохоор явах дургүй байсан ч ямар ч аргагүй ээжийг дагаад шинэ хөршинд очихоор болов. Тухайн үед хөршийн байшингийнх нь гадаа нүүлгэлтийн машин зогсож байсан. Байшин нь гаднаасаа энгийн л 2 давхар саарл хаантай жижиг довжоотой. Ээж хаалгыг нь тогшмогц дотроос нь бараг шууд онгойлгосон. Хаалганы цаан зогсож исэн эмэгтэйг харах тэр мөчөд дотор нэг л эвгүй мэдрэмж төрлөө. Ойролцоогоор 50 гаруй настай бололтой, маш урт хар үстэй, дунд нь саарл судлууд орсон, үс нь нүүрнийхээ 2 талаар унжиж бараг нүдийг нь халахалсан мэт. Арьс нь үрчлээ ихтэй, нүд нь нэг л булангартай бор өнгөтэй. Яг юу гэдгийг нь хэлж мэдэхгүй ч зүгээр л харахад тайван бос мэдрэмж төрмөр. Ээж ч бас үүнийг мэдэрсэн бололтой. Гэхдээ үүнийгээ нуух гэж оролдож байгаа нэлт байв. Ээж минь өөрийгөө түүнд танилцуулж, найрсгаар түүнд бэлүү өгсөн ч тэр эмэгтэй нэг ч үг хэлэлгүй аваад харин нүд нь надаас огт салсангүй. Ээж дүү бид хоёрыг түүнд нэрээр маань танилцуулсан ч тэр зүгээр л над руу нүд цавчихгүй ширтсээр л. Хэсэг хугацааны дараа тэр намдуу гэхдээ ширүүн хоолоогоор Райли гэж хэлээд ямар гоё нэрвэ гэж хэлэхдээ энийг гэж оролцсон ч тэр инээмсэглэл нэг л буруу яг л дөнгөж инээд сурч байгаа хүн шиг санагдсан. Намайг Райли гэдгийм л да. Ингээд ээж тэнд удаан саацсангүй ямар нэг шалтак хэлээд биднийг бараг яаран гэр рүү дагуулад бутсан. Тэр шөнө би унтаж чадсангүй. Тэр эмэгтэйн харц, тэр инээмсэглэл, тэр эвгүй мэдрэмж толгооноос гарахгүй эргэлцээр. Тухайн үед би өөрөө сайн ойлгоогүй ч энэ бүхэн зүгээр нэг таагүй сэтгэгдэл биш. Цаашдаа илүү аимшигтай зүйлсийн эхлэл байсныг нь дараа л мэдсэн юм. Эхний хэдэн 7 хоногт юу ч болоогүй. Шинэ хөрш маань бидэнтэй огт ярьдаггүй. Би бүр түүнийг бараг л мартах шахсан. Гэтэл нэг өглөө сургуулийн автобус руу алхаж байхад яг хин нэг нь намайг ширтэж байгаа мэт мэдрэмж төрөн эргээд харахад тэр эмэгтэй дээд давхрын цонхон дээрээ зогсоод над руу инээмсэглэн ширтэж байх нь тэр. Тэгээд болоогүй гартаа манай байшингийн хой талын цэцэрлэгээс таслаад авсан бололтой нэг цэцэг барьчихсан зогсож байлаа. Тэр гараараа далсангүй, хөдөлсөнчгүй зүгээр л намайг харцаа буруулж өөр тийшээ харах хүртэл минь над руу ширтсээр л байсан. Тэр өдрөөс хойш бүх зүйл аажмаар өөрчлөгдөж эхлэв. Би дүүтэйгээ гадаа тоглох бүрт хин нэгэн биднийг ажиглаж байгаа мэт мэдрэмж төрж удалгүй түүнийг хашааны торны цаанаас биднийг хараад зогсож байгааг нь анзаарах болсон. Тэр хизээш дуугардаггүй, зүгээр л хөдөлгөөнгүй зогсоод ширтэн. Яг л ямар нэгэн зүйл хүлээж байгаа юм шиг. Эцэст нь бид гадаа тоглохоо болсон. Энэ тухайгаа ээжэд хэлэхэд тэр "За зүгээр л та нарыг гэмтчихвээ" гэж санаан зовоод харж байгаа байлгүй дээ гэж хэлээд үл тоосон ч тэр хариулт нь надад улам л эвгүй санагдав. Гэтэл удалгүй утасны дуудлагууд ирж эхэлсэн. Бараг өдөр бүр яг намайг сургуулаас ирсний дараа 3 цаг 30 минутын орчимд гэрээ утас дуугарч утсаа авахд цаанаас ямар ч дуу гарахгүй хэдэн секундын дараа утас тасарна. Хэд хоногийн дараа би бүр тэр дуудлагыг нь ч авахаа болов. Харин нэг өдөр ээж тэрхүү дуудлагыг авсан бөгөөд цаанаас нь хэн нэгэн Райли байна уу гэж асуулаа. Ээж хариуд нь хинбэ гэж асуумагц шууд дуудлага тасарсан. Тэр мөчтөл би ойлгосон юм.
Тэр зүгээр нэг залгаж байгаа биш. Намайг гэртээ байгаа эсхийг шалгаж байгаа юм байна гэдгийг. Нэг бэм гаргийн орой ээж дүүг дагуулan дэлгүүр явж намайг ганцаараа минь гэрт үлдээхээр болов. Хаалгаа сайн төгжээ байж айх зүйлгүй гэж хэлсэн ч цаг орчмын дараа хаалга тогших чимээ гарсан. Би мэдээж хаалгаа нээгээгүй. Ээж бол шууд түлхүүрээрээ онгоолгоод ороод ирнэ. Гэтэл тогших чимээ нудалгүй чангарч бараг балбах мэт болж дараа нь хурц эмэгтэй хоолой сонсогдсон. Райли, би чамайг дотор байгааг мэдэж байна. Намайг дотогш нь оруул. Энэ үгийг сонсох тэр мөчид зүрх минь хүчтэй цохлон юу ч бодож чадалгүй угаалгын өрөөнд орж нуугдаад гар утсаа атгсан ч хинрүүч залгаж чадалгүй зүгээр л тэндээ чимээгүй сууж цагийг өнгөрөөсөн. Хэдэн минутын дараа чимээ намдсан ч би ээжээ гэртэл тэндээс гарч зүрхлээгүй. Тэр үеэс хойш бүх зүйл уламд ортож эхэлсэн юм. Тэр явдлын дараа л ээж анх удаа үнэхээр санаан зовж эхэлсэн ч бүх зүйл зүгээр болох нь байтугай харин ч эсэргээрээ улам хяналтаас гарч эхэллээ. Үүний дараа надад өөр нэг хачирхалтай зүйл анзаарагдаж эхэлсэн нь тэр эмэгтэй зөвхөн гадаа зогсоод ажиглаад байдаггүй. Гэр дотор юу болж байгааг хүртэл мэддэг мэт санагдах болов. Нэг орой ээж гинэт миний өрөөнд орж ирээд уйлаад эхэлсэн. Намайг тамхи татаж байна гэж буруутхан гэртээ байхгүй үед нь яг юу хийж байсныг минь хүртэл нарийн тодорхой хэлсэн нь намайг бүр алмаар болов. Би үнэхээр л тэр үед өсвөр насны хүүхэд найзуудыгаа дагаж дуурайн хаяа нэг тамхи сорчхоод байдаг болчихсон байсан юм л да. Гэхдээ зөвхөн ээжийг байхгүй үед өрөөнд дотроо. Гэтэл миний өрөөг гаднаас нь харах боломж бараг байхгүй. Зөвхөн арын хашаан дотроос сайн харагдана. Тэр үед л би анх удаа үнэхээр их айсан. Түүнийг зүгээр ч нэг сонин хурш биш гэдгийг нь ойлгосон юм. Тэр ээж рүү минь залгаад ээжээ гэртээ байхгүй үед намайг юу хийдгийг минь ээжэд бүгдийг нь хэлсэн байлаа. Ингээд удалгүй түүний хийдэг утасны дуудлагууд ч өөрчлөгдөж эхлэв. Зүгээр хиннэгэн утас хаавангууд дуугүй тасалдаг байсан бол нэг удаа тэр эмэгтэй ээжтэй шууд яриад "Райли чиний охин биш. Түүнийг над дээр буцаагаад авчир" гэж хэлсэн гэдгийг би хожимл мэдсэн. Тэр ярианы дараа ээжийг тийм их уйлж байхыг би өмнө нь хизээж харж байгаагүй. Гэхдээ хамгийн аимшигтай зүйл нь тэрний дараа болсон юм. Нэг өдөр ээжтэйгээ муудалцсны дараа би гадаа гарч ганцаараа баг зэрэг тайвширъя гэж бодсон. Гэтэл бараг шууд хажуугийн байшингийн хаалганд онгойч тэр эмэгтэй гараад ирэв. Үсэн замбраагүй, хувцсан бохир, гартаа өмнө нь өгсөн бэлууны савыг барьчихсан байлаа. Тэр над руу хараад "Өлсөж гин үү? Хамтдаа үүнийг идэх үү?" гэж асуусан ч би юу ч хэлж чадалгүй зүгээр л түүнийг ширтэн зогссоор байв. Гэтэл тэр гинтхэн гартаа барьчихсан тэр муудсан балууг довжоон дээрээ доош нь унгаад над руу нүд салгалгүй ширтсээр байхан тэр яг л намайг өөрийнх нь ямар нэг эд зүйл мэд тийм харцаар ширтэж байлаа. Тэр мөчөд би гинэт айн хурдхан шиг эргэж харан гэрлүүгээ гүйж орсон. Хэдэн сарын турш иймэрхүү зүйлс үргэлжилсэний дараа аав маань эцэст нь гэртээ буцаж ирлээ. Түүнээс хойш удалгүй бид өөр мужи руу нүүж тэр газраас бүр мөсөн явсан юм. Бидний нүүх өдөр тэр эмэгтэй хаалганыхаа урдын ядал над руу инээмсэглэн энэ удаад бүр гараараа үнсэлт илгээж байлаа. Үүнийг нь харсан аав маань дургуутсандээ түүн рүү дунд туруугаа гарган машиндаа сууж бид тэндээс хөдөлсөн. Тэр үед би ингээд бүх зүйл дууслаа л гэж бодож байв. Гэхдээ үнэндээ тийм байсангүй. Олон жилийн дараач тэр эмэгтэй бидэнтэй ямар нэг байдлаар холбогцоор л байсан. Утасны дуудлагууд илт багассан ч бүрэн зогсоогүй. Заримдаа тэр "Би чамд хайртай. Чи гэртээ эргэж ирэхийг чинь би хүлээж байна" гэж хэлдэг байв. Тэр яаж бидний утасны дугаарыг олдохыг би одоо хүртэл ойлгоогүй. Зүгээр нэг л зүйл тодорхой. Тэр хизээж бүрэн алга болоогүй. Магадгүй хизээж бүрэн алга болохгүй байх. Намайг Гэрет гэдэг. Энэ явдал намайг коллежийн 2 дугаар курс сурч байх үед болсон юм. Би 1 дугаар курсээ дуусгаад кампус дотроо байр авч чадаагүй учраас яаран сандран гадуур байр хажиж ичсэн сургуулаас нэлээд зайтай 3 байшингаас бүрдсэн нийтийн байр шиг нэгэн газарт амьдрахар болсон. Байршлын хувьд тийм ч тохиромжтой биш ч гэсэн түрээс нь хямд, дээрээс нь ундаг дугуйтай болохоор ирж очих асуудал нэг их төвөгтэй санагдаагүй. Тухайн үедээ бол боломжийн сонголт хийж эхлэе л гэж өөрийгөө итгүүлж байлаа. Тэнд амьдардаг хүмүүсийн ихэнх нь над шиг залуу оюутнууд байсан ч зарим нэг онцгой тохиолдлуудад төгсөгчд, туслах багш нар, бүр нас ахмаг болсон хойноо дахин суралцж байгаа хүмүүс ч бас тэнд амьдарч исэн. Гэхдээ тэр бүхний дундаас хамгийн их анхаарал татсан хүн бол ойролцоогоор 50 гаруй насны нэг эмэгтэй байв. Тэр эмэгтэйг харахад бодитоор хэдэн настайг нь таахад хэцүү. Үс нь айл хэдийн бууралтаж, алхахдаа үл ялэг доголдог, яг л нуруу нүвддэг юм шиг. Бас нүүрэн дээрээ баг ямар ч илэрхийлэлгүй хин нэг биш зүгээр л хоосоо орон зайг ширтэж байгаа мэд тийм харцтай нэгэн байлаа. Тэр хэн байсан, яагаад тэнд амьдардаг талаар хинч надад тодорхой тайлбар өгөөгүй. Би ч нэг их асууж зөрхлөөгүй ч анх удаа түүнийг үнэхээр эвгүй хүн байна да гэж бодсон тэр мөч манай нийтийн гал тогоонд тохиолдсон юм.
Уг нь манай байшин өөрийн гал тогоотой, нөгөө хоёр байшин ч бас тусдаа гал тогоотой байхад тэр яагаад заавал манайд орж ирээд зүгээр л зогсоод байдг нь ойлгомжгүй санагдсан. Тэр хоол хийдэггүй, юм идэггүй, хинтэй ч ярьдаггүй, зүгээр л биднийг ажиглаа зогсож идэг. Бид хөгжим сонсож, хоолоо хийж, хоорондоо инээлдэж байхад тэр ямар ч оролцоогүй хан нал зогсоод нүдэрээ биднийг дагуулan харж байгаа нь анзаарагддаг байлаа. Хит хэдэн удаа бидний харц тулгархад яагаад ч юм тэр намайг л онцолж ажиглаад байгаа мэт мэдрэмж төрөөд тэр мэдрэмжийг логикоор тайлбарлах гэж оролцсон ч нэг л болохгүй дотор нэг л тавгүй мэдрэмж төрсөөр байдаг байлаа. Хамгийн сонин нь бусад хүмүүс түүнийг огт тоодоггүй. Яг л тэр тэнд байх нь хэвийн мэд хүлээж авдаг. Тэр байдал нь надад бүрч хачин санагддаг болов. Хэд хоногийн дараа нэг орой өрөөндөө сун хичээлээ хийж байгаад санаандгүй цонхороо хартал тэр эмэгтэй гадаа зогсож байх нь тэр. Зүгээр нэг зогсохч биш, замын голд яг миний өрөөний цонхны зүг чиглэн ширтэж байгаа мэт. Гадаа айл хэдийн харанхуй болоод жиндүү хүүтэн байсан ч тэр огт хөдлөхгүй яг л ямар нэгэн зүйл хүлээж байгаа мэт зогссоор байлаа. Энэ үед энэ хүн яг миний өрөө рүү харж байна гэсэн мэдрэмж гинт дотор минь маш тодор мэдрэгдэж, дотор нэг л хүүт орхих шиг болсон. Ягаад ч юм би түн рүү гараараа даллан зүгээр л ийдэг байдал гаргах гэсэн боловч тэр мөчтөл би буруу зүйл хийсэн гэдгээ ойлгосон юм. Тэр над руу хариу даллахын оронд гинэт зогсож байсан газраа дээш доош өсөрч эхэлсэн. Дараа нь огцом гүйж эхлэн байшингуудын нэг рүү нь яваад орчихов. Тэр хариу өгүүлтэл нь хитрхий гаж яг л робот шиг хиймэл. Тэгээ болоогүй тэр үед түүнд өөрийгөө яг аль өрөөнд амьдардаг гэдгийг заагаад өгчихсөн гэдгийг би сүүлд ойлгосон. Тэр орой би хамт амьдардаг нэг залуугаасаа түүний талаар асуухад тэр зүгээр л би ч бас сайн мэдэхгүй намайг энд нүүж ирэхэд л энд амьдардаг байсан. Зүгээр л тоохгүй орхичих гэж хэлв. Яагаад зүгээр л тоохгүй орхичих гэж хэлж байгааг нь асуухад түүнийг анх нүүж ирэх үед нь бусад хүмүүс өөрт нь бас л энэ эмэгтэйг бити тоо гэж хэлжсэн болохоор тэрийг нь л давтаад хэлж гин гэж хариулсан нь надад бүрч ойлгомжгүй санагдсан. Ингээд би тэр эмэгтэйгийн талаар өөр хүмүүсээс ч гэсэн асууж эхэллээ. Эцэст нь тэнд амьдардаг нэг ахлах курсын оюутан тэр их сонин зантай, жоохон гажиж байж магадгүй. Гэхдээ хизээж хиндэж хор хөнөөл учруулж исэн түүхгүй гэж хэлв. Энэ тайлбар намайг тайвшруулах ёстой байсан ч үнэндээ яг эсэргээрээ. Яагаад ч юм хин ч энэ байдлыг ноцтой гэж үзэхгүй байгаа нь надад илүү аимшигтай санагдаж байв. Цаг хугацаа өнгөрөх тусам энэ бүх эвгүй зүйлс тавтагдах нь ихсэж тоохгүй орхиход улам л хэцүү болж эхэлсэн. Нэг шөнө намайг өрөөнөөсөө гарч ирэхэд тэр яг хаалганы өмнө зогсож байгаа нь тэр. Шүн дунд өнгөрчихсөн. Байшин бараг л тэр чихтэй нам гүн болсон тэр үед түүнийг тэнд зогсож байгааг харах үнэхээр аимшигтай санагдаж би цочсондоо хойш ухарсан ч тэр ямар ч гайхсан шинжгүй зүгээр л эргэж хараад цаашаа алхаад явчихсан. Яг л эсэргээрээ би түүний орон зайд нь халтсан мэт. Үүнээс хойш би түүнтэй янз бүрийн газар, янз бүрийн үед тааралдах болов. Заримдаа тэр зүгээр л намайг чимээгүй ажиглаад байгаа мэт санагдах боллоо. Энэ бүхний дараа би өрөөгөө байнга төвчээтэй унтаж эхэлсэн. Өмнө нь бол нэг их тоодоггүй байлаа л да. Хин л орж ирв гэж бодоод. Гэвч нэг өдөр би өрөөнийхөө түлхүүрийг хайгаад олсонгүй. Энэ байшингууд өмнө нь зочид буудал байсан болохоор өрөө болгоно нь тусдаа цоочтой. Ихэнх хүмүүс хаалгаа төгчдгөө байсан ч би болоод байгаа зүйлсээс болоод заавал өрөөгөө төгчиж унтдаг болчихсон байсан үе. Тиймээс түлхүүрээ гээсэн нь надад маш төвөгтэй санагдчихсэн ч хаалганыхаа цоожийг солиулах цаг зав гарахгүй байсан болохоор түр хойшлуулахар шийдэв. Үүнээс хэд хоногийн дараа нэг шөнө би гинтэл сэрч эхлэв. Яагаад сэрснээ эхэндээ ойлгоогүй ч удалгүй анзаараад үзэхэд шкафны зүгээс маш сулхан, тогтмол давтагдах чимээ сонсогдож байв. Яг л дотор нь ямар нэг зүйл хөдлөөд хаалганд үл ялэг шүргээд байгаа мэт. Ойролцоогоор 20 орчим секундын зайтай сонсогдно. Энэ үед зүрх минь хүчтэй цохилж эхэлсэн ч би өөрийгөө тайвшруулан ааж мар орноосаа босоод амьсгалаа хянахыг хичээн шкаф руу төгсөн. Тэр хитгэн алхам хитрхээ урт мэт санагдаж дотор минь ямар нэгэн зүйл битгий онгойлго гэж шивнэх шиг болсон ч би шүүгээний хаалгыг татан онгойлголоо. Тэгээд түүнийг олж харсан. Нүд нь яг л галзуу хүнийх шиг том нэгтчихсэн. Амьсгаан жигд бус хүзүүндээ миний зангааг ороочихсон. Нэг гартаа галтгооны хутаг атгсан тэр эмэгтэй яг миний өмнө зогсож байлаа. Намайг орилох үед тэр цочсон бололтой шууд над руу хутгаа бариад дайрав. Би түүнийг барьж аваад газар тундган хутгийг нь салгаж чадсан ч тэр жижигхэн биетэй мөртлөө хүчтэйгээр эсэргүүцэн намайг өшөглөж хазаж орилсоор байв. Намайг тусламж дуудан чангаар орилоход хаалганууд савгдан онгойж хүмүүс өрөөнөөсөө гүйж гарч ирцгээсэн. Найз Ли маань хамгийн түрүүнд над дээр гүйж ирээд надтай хамт түүнийг тогтоон барьж харин өөр нэг хүн цагтаа дуудав. Үүнээс хойш дараагийн хэдэн минут бүр хэдэн цагч байж магадгүй надад тэр үеийн бүх зүйл бүдэг бадгал санагддаг. Цагдаа нар ирж түүнийг баривчаасан. Тэр үед тэр хүн нэг ч үг хэлээгүй. Зүгээр л хоосоо харцаар над руу ширтэж байсан нь бүр ч аимшигтай санагддаг.
Тэд түүний биенээс нь миний өрөөний түлхүүрийг олсон юм. Хэдэн 7 хоногийн дараа бүх зүйл тодорхой болсон. Тэр эмэгтэй бол тэрхүү байшингуудыг хариуцдаг менежерийн эгчин байсан бөгөөд сэтгцийн ноцтой асуудалтай ч түүнийг эмнэлэгт хэвтүүлэхийн оронд зүгээр л хоосон өрөөнүүдийн нэгэнд нь түүнийг нууцаар амьдруулж исэн гэдг нь илэрсэн. Би тэр эмэгтэйд уурлахаас илүү түүнийг өрөвдөх мэдрэмж төрдөг. Харин жинхэнэ буруутай хүн бол түүнийг тэнд байлгасан тэр хүн. Гэхдээ тэр шөнө хэрвээ би зөв цагтаа сэрээгүй бол шкафны хаалганы цаана ямар нэг зүйл намайг хүлээж байсан гэдг нь тодорхой. Би нэгэн хорооллын орон сууцанд амьдардаг байлаа. Тэр хавийн орчин суугчид нь ихэнхдээ өөр өөрсдийнхоороо амьдарч хуршууд нь ч хоорондоо төдийлөн танилцаад байдаггүй. Ер нь хэн нь хэмбэ гэдгийг ч мэдэхгүй шахуу тийм л нам гүм орчинтой газар. Эхэндээ энэ бүхнээс нэг төрлийн эрхчлөө мэдэрдэг байсан. Хинч надад цаад болохгүй, хинч миний хэрэгт оролцохгүй мэт санагдахаар тийм л орчин. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам энэ мэдрэмж баг багаар өөрчлөгдөж хэрвээ ямар нэг зүйл тохиолдвол хинч анзаарахгүй өнгөрөх юм байна да гэсэн бодол үе үе толгойд орж ирэх болсон. Эхэндээ бүх зүйл хэвэн байлаа. Зүгээр л тайван амьдрал, заримдаа хүмүүс шинээр нүүж ирж л байдаг, эсвэл нүгэд явж л байдаг. Хариу удалгүй би хорооллын арын ногоон талбайгаар нохоогоо салхилуулад явж байдаг нэг залууг байнга анзаардаг болж эхэлсэн. Тэр ногоон талбайг оршин суугчид олон янзаар ашигладаг болохоор эхэндээ онц гойд зүйл мэдрэгдээгүй. Харин түүний нохоо жижигхэн, их ийдэг, хүн бүртээ тоглох дуртай болохоор л тэднийг анзаарч эхэлсэн нь тэр. Би нэг давхарт амьдардаг байлаа. Манай арын хаалга баг бүтэн шилэн хаалга. Би мууртайгаа хамт амьдардаг тул муур маань тэдний нохоог явж өнгөрөх бүрт тэднийг ажигладаг. Сүүлдээ түүний нохой манай муур хоёр талаас бие биетэйгээ тоглож байгаа мэд шилэн хаалганы наан цаана гүйлдэх нь үнэхээр хөөрхөн харагддаг байв. Нэг өдөр намайг гадаа тамхи татаж байхад түүний нохой нь шууд овжоон дээр гарч ирээд над руу баяртайгаар гүйж ирсэн. Араас нь харин эзнээ нэрж надаас уушлалт гуйснаар бид хоёр анх удаа хоорондоо богинохон харилцан яриа өрнүүлсэн юм. Түүнийг Марк гэдэг. Эхэндээ тэр жирийн л хүн шиг нөхөрсөг, ярьж хөөрөхөд ч давгүй хүн шиг санагдсан. Би тамхи татдаг, тэр нохоогоо байнга гаргадаг болохоор бид байнга таарлтана. Эхэндээ богинохон мэдлээд өнгөрдөг байснаа аажмаар урт удаан яриа өрнүүлдэг болж хувирав. Заримдаа ажлын дараа гадаа зогсоод түүнтэй нэлээд удаан ярилцдаг болсон нь надад нэг их муу зүйл шиг санагдаагүй. Ойр хавьд танил хүн цөөхөн болохоор таньдаг хэн нэгэнтэй байх нь тухтай мэдрэмж төрүүлдэг байлаа. Хэдэн 7 хоногийн дараа би түүнд утасны дугаараа өгсөн. Тэр үеэс бүх зүйл маш аажмаар бараг анзаарагдахгүйгээр өөрчлөгдөж эхэлсэн юм. Удалгүй тэр надтай илүү ойр дотн харилцаа хүсэж байгаагаа ил тодоор илэрхийлж эхэлсэн ч би түүнд маш тодорхой татгалзсан хариу өгөөд ер нь өөр хинтээч тийм харилцаанд орох сонирхолгүй байгаагаа нэг биш удаа түүнд хэлв. Гэвч тэр яг л энэ бүхнийг ойлгоогүй мэт аашаалж ярилцах бүрт энэ сэдвийг оруулж ирсээр байсан нь эхэндээ эвгүй дараа нь залхмаар удалгүй бүр дарамт мэт мэдрэмж төрүүлж эхэлсэн. Үүнтэй зэрэгцээд тэр намайг өөрийнхөө гэрт оруулах гэж байнга ятгах болов. Анхандаа зүгээр л ийдгээр гэртээ урьж байгаа мэт санагддаг байсан ч татгалзах бүрт дахин давтан асуугаад бүр сүулдэ шалтгаангүй зүгээр л бараг шахам гэрт нь орохыг шаардах болсон. Сүүл рүүгээ бүр намайг ятгах чадахгүй болохоор өөрөө манай гэрт орж ирэх тухай ярьж эхэлсэн ч би тэр болгонд нь шууд татгалздаг байлаа. Гэхдээ тэр нэг оройноос эхлүүлээд бүх зүйл үнэхээр эвгүй болж эхэлсэн юм. Тэр орой тэр над руу мессеж бичэн дар судалдаж авчаад явж гэн хамтдаа жаахан сууж ууй гэж хэлсэн ч би шууд татгалзав. Гэтэл тэр хэсэг хугацааны дараа би гадаа ч дарс үлдээчихье гэж бичсэн нь намайг гайхшруулсан ч удалгүй хаалганы гадна ямар нэгэн чимээ сонсогдсон. Би тэр үед хаалгаа шууд онгойлгож зүрхлээгүй. Хэсэг хүлээгээд цонхоороо болгоомжтойгоор харлаа. Гэтэл довжоон дээр шилтэй дарс байв. Харин тэр өөрөө харагдсангүй. Тэр үед анх удаа энэ бүхэн зүгээр нэг эвгүй зүйл биш, илүү ноцтой зүйл болж хуурч байгааг мэдэрсэн. Маргааш нь тэр надаас дарс таалагдсан эсхийг асууж мессеж бичихт нь би огт хариу өгөөгүй. Түүнээс хойш би түүнээс аль болох зайлсхийж, гадаа гардаг цагуудаа өөрчилж, бараг санаатаагаар тааралдахгүй байхыг хичээж эхэллээ. Гэвч тэр зогсоогүй. Тэр нохоогоо гаргах нэрийдлэр манай хаалганы урдуур байнга эргэлдэн, заримдаа бүр нохоон ч харагдахгүй, ганцаараа өөрөө л тэнд зогсож байгаа нь анзаарагддаг болсон. Нэг орой би гэртээ ганцаараа байж байтал арын шилэн хаалганы цаана ямар нэг хөдөлгөөн мэдрэгдэж, би хөшгөө баг зэрэг сүхэн гадагшаа харлаа. Гэтэл тэнд Марк зогсож байх нь тэр зүгээр л хөдөлгөөнгүй, ямар ч дуу чимээгүй над руу ширтээд зогсож байсан. Энэ үчид би шууд хөшгөө татан хаасан ч зүрх минь хүчтэй цохилж, дотор нэг л эвгүй мэдрэмж төрсэн хэвээр байлаа. Тэр шөнө би бараг унтаж чадаагүй. Маргааш өглөө нь хаалгаа онголон гадагш харахад довжоон дээр дахиад нэг дарс үлдээсэн байв. Энэ удаа би тэр дарсыг нь хөдөлгөөгүй. Тэр үед нэг л зүйл бүрэн ойлгогдсон. Энэ хүн зүгээр нэг танил эсвэл энгийн хурц биш.
Тэр намайг ажиглаж байгаа юм байна. Хизэнээс ихснийг нь мэдэхгүй ч нэлээд удаан хугацаанд. Тэр үеэс хойш бүх зүйл илүү тодорхой, бас илүү аимшигтай болж эхлэв. Би гадаа гарахаа багасгаж, хаалгаа байнга төгжиж, хөшгөө хаалттай байлгах зуршилтай болсон ч энэ нь асуудлыг шийдээгүй. Харин ч бүр эсэргээрээ түүнийг зогсоох ямар ч боломжгүй мэд тийм мэдрэмжийг надад төрүүлж байлаа. Тэр над руу мессеж бичсээр л байсан. Зарим нь энгийн яг л юу ч болоогүй мэт юу хийж гин гэж асууна. Зарим нь илүү дарамттай. Чи яагаад намайг ингэж үл тоогоод байгаа юм гэсэн үн гайс агуулсан. Бүр хаяа. Би чамайг огт ойлгохгүй байна гэх мэт гомдолтой үгсч орж ирнэ. Гэхдээ хамгийн эвгүй нь тэр миний өдөр тутмын амьдралыг мэддэг болсон явдал. Нэг удаа тэр над руу чи өнөөдөр гэртээ оройтож ирлээ гэж бичих яг тэр мөчт нь би хаалгаа онгойлгоод дөнгөж гэртээ орж ирж исэн. Тэр мессежийг харах тэр агшинд бүх биеэр минь хүүгд тааж уцаа барьсан тэр чигтээ хэсэг хөдөлж чадаагүй. Тэр намайг ажиглаж байна. Хаанаас харж байгаа гэдгийг нь мэдэхгүй ч тэр маш ойрхон байгаа юм байна. Энэ явдлын дараа би аль болох гэртээ ганцаараа байхгүй байхыг хичээж эхлэв. Найзынхаа гэрт хонж, заримдаа бүр ажилласаа шууд өөр газар очиж хонох үеч гарах болсон. Гэхдээ тэр нэг орой зайлшгүй гэртээ ганцаараа байх шаардлагатай болов. Орой гэртээ орж ирчээд хаалгаа төгчээд бүх цонхоо шалгаад хөшгөө татаж хаасан ч дотор нэг л тайван биш. Яг л хин нэг нь намайг ажиглаад байгаа мэд мэдрэмж арилахгүй байлаа. Шүн дунд орчимд гадаа баг зэрэг чимээ гарах шиг санагдсан. Эхэндээ тоогоогүй. Зүгээр салхи эсвэл нохоо байж магадгүй гэж бодсон ч удалгүй тэр чимээ давтагдан яг л хин нэгэн манай гэрээ үдэнд талхаж байгаа мэт тодор сонсогдож эхлэхэн тэр. Зүрх минь хүчтэй цохилж эхлэхэд би болгоомжтойгоор цонхныхон хөшгийг баг зэрэг сөхөд гадаг шарлаа. Тэнд дахиад л Марк зогсож байв. Тэр манай арын хаалганы яг өмнө нь зогсоод хаалга руу ширтсээр гэрэл баг байсан ч түүний дүр төрхөн тод харагдаж тэр зүгээр л тэнд зогсоод намайг гарч ирэхийг хүлээж байгаа мэт. Тэр мөчөд би шууд л цагдаа дуудах талаар бодсон ч гар утсаа барьсан чигтээ эргэлзсэн зогссоор л байлаа. Ягд гэвэл тэр юу ч хийгээгүй. Зүгээр л гадаа зогсож байгаа шүү дээ. Гэхдээ тэр нь л хамгийн аимшигтай. Тэгээд би эцэст нь нэг найз руугаа зурус бичин намайг гинт хариу бичгээ байлчих юм бол цагдаа руу залгаарай гэж түүнд хэлээд найзтайгаа тэр оройжонгоо зурус бичилдсэн. Тэр шөнө би гэрлээ асаалттай бараг нүдэн ань чадахгүй хөвцээр үүр цайлгав. Марк тэндээ хэсэг тэгж зогсож байгаад явсан байх. Гэхдээ яг хизээ гэдгийг би мэдэхгүй. Маргааш өглөөнөө би шийдвэр гаргасан юм. Би тэндээс нүүх хэрэгтэй гэдэг шийдвэр. Ингээд бодлого шинэ байр олж түрээсийн гэрээгээ дуусхаас өмнө нүүж гарсан. Нүүх өдрөө бүх зүйлээ аччихад хамгийн сүүлд нэг удаа арын хашаа руугаа харав. Харин тэнд Марк зогсож л байлаа. Нохоогоо хөтөлж өгсөн яг урдын адил тайвнаар над руу ширтээд инээмсэглэж байсан. Ямар ч миний төсөөсөн шиг уур бухимдалтай эсвэл үзий ядалттай харцаар биш. Зүгээр л тэнд зогсоод намайг хүлээж байгаа мэт тийм харц. Би тэр газараас нүүснээсээ хойш түүнийг дахин хизээж олж хараагүй. Гэхдээ заримдаа одоо ч гэсэн бодогддог. Тэр тэндээ амьдарч байгаа болов уу? Эсвэл өөр хэн нэгийг яг адилхан байдлаар ажиглаж байгаа болов уу гэж. Учир нь нэг л зүйл тодорхой санагддаг. Тэр хизээж зүгээр л нэг найрсаг хөрш байгаагүй. Тэр яг л боломжтой цагийг хүлээжсэн мэт. Хэрвээ би тэнд дахиад удаан амьдарсан бол юу болох байсан талаар бодохыг ч хүсдэггүй. Шинэ байрандаа нүүж орж ирэх үедээ би зүгээр л амьдралаа дахин шинээр эхлүүлэхийг хүсэж байлаа. Яг юу болсон талаар дэлгэрэнгүй ярихыг хүсэхгүй байгаа ч өмнө нь амьдарч байсан жижигхэн хоттой үлдэх ямар ч боломжгүй болоод эргэн тойрныхонтойгоо хүртэл харилцаа муудан буруу хүмүүсийн дунд орж явсаар маш олон алдаанууд гаргаад нилээд их юмыг туулсан байсан үе. Би насанд хүрээд л шууд багагүй хэмжээний мөнгө олж эхэлсэн ч энэ нь надад сайн зүйл авчираагүй. Харин ч буруу хүмүүсийг надад ойртуулж буруу сонголтууд хийхэд хүргэсэн гэдгийг тэр үед ойлгосон. Тийм болохоор энэ удаад бүхнийг шинээр эхлэхээр шийдэж нам гүм гэмт хэрэг багтай ихэнхтэй хүмүүс гэр бүлээрээ амьдардаг нэгэн дүүрэгт нүүж ирэв. Байшингууд нь хоорондоо нэлээд зайтай, орчин нь тайван, яг л өөрийгөө тусгаарлаж амар тайван амьдрах боломжтой газар мэт санагдсан. Гэхдээ нэг л зүйл анханасаа анхаарлыг минь татаж байв. Манай байшингийн яг хажууд байрлах тэр нэг том байшин. Бусад байшингууд хоорондоо нэлээд зайтай байхад зөвхөн тэр нэг байшин л манайхтай хит ойрхон байрлсан мэт. Бараг л нэг хашуун дотор нийлүүлээд барьсан юм шиг санагдахуйц тийм ойрхон. Тэгээ болоогүй тэр байшин бүр хэтэрхий том. Анх хараад л би дотроо энд дор хаяж 10 хүн амьдардаг байх гэж бодсон. Өвөө эмээ, аав ээж, хүүхдүүд гээд бүхэл бүтэн том гэр бүл. Гэхдээ удалгүй би буруу бодсон гэдгээ ойлгосон юм. Нүүж ирснийхаа дараахан би хуршүүтэйгээ танилцахаар шийдлээ. Угаасаа хэтэрхий хаалттай хүн шиг харагдахыг хүсээгүй болохоор гудамжны бараг бүх айлуудаар орж өөрийгөө танилцуулж баг зэрэг харилцан яриа өрнүүлв.
Тэнд амьдардаг ихэнх хүмүүс нь нийлдэг, дулаахан, хүүхдүүдтэйгээ амьдардаг, амьдрал нь жигэд, амжилттай харагдах тийм хүмүүс байсан нь таалагдсан ч бас хажуугаар нь бага зэрэг дарамттай санагдаад жамжив. Ганц би дөнгөж 20 гаруй настай залуу ийм орчинд хэр тасан зогсох бол гэж бодогдно. Ингээд яагаад ч би хамгийн сүүлд тэр хажуугийн байшин дээр очлоо. Магадгүй өдөржингөө хүмүүстэй яриад ядарсан байх. Эсвэл дотроо зүүн совингороо бага зэрэг хойшлуулсан ч байж магадгүй. Эцэст нь тэдний үүдэнд очиж хонхыг нь дарахад хаалгыг нээсэн хүн намайг үнэхээр гайхшруулсан. Бусад хуршуучийг дунд насны биш, бүр эсрэгээрээ надаас залуухан харагдах ямар ч өөгүй үсний засалттай нэг залуу тэнд зогсож байлаа. Тэр үед би бүр юу хэлэхээ мартчих шахсан ч өөрийгөө хурдхан зэгцлээд шинээр нүүж ирсэн хөрш гэдгээ хэлж өөрийгөө танилцуулав. Гэтэл тэр намайг ярьж дуусахаас ч өмнө инээмсэглээд үгийг минь тасалж "Өө бурхан минь миний үеийн хүн байна шүү дээ. Ямар сайн хэрэг вэ" гэж хэлэхэд нь би ч бас инээгээд энд ганцаараа амьдарч байгаа хүүхэдтэй гэр бүлүүдийн дунд бага зэрэг эвгүй санагдаж байсан гэдгээ хуваалцлаа. Тэр өөрийгөө Дэймон гэж танилцуулаад энд амьдардаг хүмүүс ихэвчлэн өөр өөрсдөө амьдралаар амьдардаг, нэг их бие биетэйгээ холбоотой байгаад байдаггүй гэж хэлэхэд нь би бага зэрэг тайвширсан. Дараа нь тэр харин тэгж жагаад манайд нэг орж ирж юм уугаарай гэж санал тавихад нь би тоглоомоор яагаад заавал дараа гэж одоо орч ил доо гэд хэлчихв. Түүнийг миний хошигнолд инех байх гэж бодсон ч эсэргээрээ мөрөө давуулан гэрлүүгээ нэг эргэж харснаа. Эргээд над руу харан "Одоо болохгүй, би ажилтай байна" гэж хэлсэн нь нэг л сонир санагдсан. Би үргэлжлүүлэн түүнийг юу хийдэг талаар нь асуухад түүний нэмсэглэл нь бага зэрэг арилаад над руу нэг л хачин байдлаар ширтснээ "Санхүү" гэж товчхон хэлээд илүү зүйл тайлбарласангүй. Тэгээд хамгийн сонин нь ийм том байшинд ганцаараа амьдардаг гин. Тэр үед би дотроо энэ жоохон сонин залуу юм байна да гэж бодоод өнгөрсөн ч цаанаа л нэг тайлбарлахад хэцүү мэдрэмжтэй үлдчихсэн. Дараагийн хэдэн 7 хоногийн турш бид баг хоорондоо тааралдаагүй. Би түүн рүү хэд хэдэн удаа мессеж бичин уулзах санал тавихад тэр үргэлж завгүй дараа нь болъё гэж хойшлуусаар байгаад эцэст нь бийж бууж өгөөд түүнийг зүгээр л орхичихсон. Гэхдээ хамгийн хачирхалтай нь би түүний амьдралын хэв маягийг анзаарах тусам илүү олон асуултууд төрж эхлэв. Түүний машин үргэлж гадаанаа байдаг. Тэр бараг хизээч гэрээсээ гардаггүй. Хинч түүн дээр ирдэггүй. Ямар ч найз нөхөд, ямар ч зочин, бүр хоол хүргэлтч байхгүй. Тэр яг л тэр байшинд амьдардаг сүнс шиг. Би өөрөө гэрээсээ ажилдаг. Миний ажлын өрөө байшингийн маань 3 дугаар давхарт байрладаг. Тэндээс түүний байшин шууд харагдана. Хэрвээ тэр гэрээсээ гараад явах юм бол би шууд харнаа л гэсэн үг. Тэгээ нэг шөнө лав гараг байсан гэдгийг би маш сайн санаж байна. Шөнийн 2 цагийн үед гинэт чанга хөгжмийн чимээнээр би сэрсэн. Эхэндээ зүүд гэж бодсон ч цонхороо шагаахад Дэймоны гэрийн үдэнд 7-8 машин игнэн зогсоод байшин дотор жинхэнэ үдшилэг болж байгаа мэт санагдав. Ажлын өдөр шөнийн 2 цагт ийм чанга хөгжмөнтэй үдшилэг. Би зүгээр л тийшээ явж очиод тэднийг дуугаа багсах гэж хэлэхэр шийдсэн. Гэтэл хаалгыг нь тогшоход хинч нээсэнгүй. Би буцаж гэртээ орж ирээд унтахаар оролцсон боловч чанга чимээнд унтаж чадахгүй байсан тул дахиж очиод хаалгыг нь илүү хүчтэй тогшсон ч бас л хариу байсангүй. Энэ удаа намайг хаалганы бариулаас нь татхад хаалга нь онгойчглоо. Дотор ормогц хамгийн түрүүнд анхаарал татсан зүйл бол үүдэнд овоолсон гуталнууд. Дор хаяж 10 хос гутал. Гэхдээ байшин дотор хинч байсангүй. Ямар ч хүн байхгүй, ямар ч эмх замбраагүй байдал харагдахгүй. Бүр үдшилэг дээр хүмүүс юм уусан байх гэхээр өнгө ас чалга. Хачирхалтай нь чанга хөгжмөл явж байсан. Эхэндээ би хөгжмийн хажуугаар хүмүүс дуугараад шуугаад байна гэж бодсон ч анхааралтай сонсоод үзэх юм бол энэ бүхэн нэг л биш байлаа. Инээд, орилолт, шил мөргөлдөх чимээ. Гэхдээ энэ бүх чимээнүүд зүгээр л хураагаад авчихсан дуу шиг. Яг л хин нэгэн бүхэл бүтэн хиймэл үдшилэг энд хийж байгаа мэт. Энэ үчид би бүх зүйл нэг л буруу байна гэдгийг мэдэрч эхэлсэн ч эргээд байшингаас гарахын оронд бүр тотгошин алхаж орон бейсмент руу бодог хонглын шатны хаалга нь онгорхой байгааг олж харсан. Доороос сулхан гэрэл тусаад дээрэс нь механик дуу гарч байв. Яг л том машин ажиллаж байгаа мэт. Жигэд хүн давай. Яагаад гэдгийг одоо ч ойлгодоггүй. Гэхдээ би доош буусан. Доор дахиад нэг хаалга. Хаалганы завсраар бүдэг гэрэл тусна. Намайг чимээгүйхэн доош буун хаалганы завсраар харахад дотор нь 3 эрэгтэй зогсож байлаа. Гуруула ахмаг насны, хамгаалалтын нүдний шилтэй, зузаан бэйли, ажлын хувцастай. Тэд цааш харж зогсоод цаана надад харагдахгүй байгаа нэг зүйл рүү ширтцгээж байв. Тэгээд бас үүний хажуугаар тэр үнэр, хитрхи хүчтэй цайруулагч бодисны үнэр. Тэр мөчид би юу болоод байгааг ойлгоогүй ч нэг л зүйл тодорхой байсан юм. Би энд байж болохгүй. Би эргэж хараад аль болох чимээгүй дээш гарах гэж оролдсон ч яг тэр үед арын гэрэл гинт бүдгэрэн хин нэгэн араас хаалга хаасан мэт мэдрэмж төрсөн. Би эргэж чарлгүй гүйж эхлэв.
Байшингаас гараад урагшаа гүйсэнгүү харин хашаагаараа дамжин арын хаалгаараа орж ирээд хаалгаа төгжин амьсгаагаа дарж харанхууд нуугтан зогслоо. Гэтэл үүнээс хэдхэн секундын дараа Дэймоны гэрийн хаалга онгойж 7-8 эрэхтэй гарч ирээд хашаа гудамж бүх зүг рүү харж ямар нэгэн зүйлийг хайж эхэлсэн. Харин Дэймон тэдний дунд байгаагүй. Тэдний зарим нь хоорондоо маргалдаж нэг нь нөгөөгөө түлхэхийг хүртэл харсан ч удалгүй бүгд буцаад тотгош орж хөгжим унтарсан. Тэр шөнө би цагдаа дуудахыг хүссэн чи яг юу хэлэхээ мэдэхгүй байлаа. Хамгийн аимшигтай нь бусад хуршуудын хинэн ч юуд сонсоогүй. Өнөөдрийг хүртэл Дэймон гэртээ эргэж ирээгүй. Гэр нь эзгүй, өвс нь ургасаар, үүдэнд нь илгээгдсэн илгээмжүүд овоорсоор. Гэхдээ хамгийн аимшигтай асуулт одоо ч хэвээрээ. Тэр шөнө тэнд яг юу болсон юм бэ? Бас тэнд яг юуг нууж байсан юм бол? За энэ удаагийн Reddit дээрх эвгүй түүхүүд цуврал маань энэ түрээ дуусж байна. Та бүхэн маань бас энэ түүхүүдийн талаар юу гэж бодож байна? Эсвэл өөрт чинь ийм адилхан төстэй зүйлүүд тохиолдож ирсэн үү? Тэр талаараа доор сэтгэл түлтэйгээд бусадтайгаа бас надтай хуваалцаарай. Бас миний оруулдаг бичлэгнүүд таалагддаг бол лайка дараарай, subscribe дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинжлэх хийх болгонд та бүхэнд мэдээлэл очих болно шүү. Ингээд дараагийн дугаараар дахин уулзлаа. Түр баяртай.